За сайн байцгаана уу? Кино задлан видео контентын хөтлөлтөд Эрдэнэ Батар байна. Энэ удаа та бүхэндээ санал болгож байгаа цуврал бол Watchmen. Анх 1986-оноос 87 оны хооронд Америкийн хоёр комик зураач маань энэхүү дөрүүдийг бий болгосноор комик маань мэдэлсэн. За түүнээс хойш 2009 онд нэг бүрийн хэмжээний кино гарсан. За тэгээд комик болон энэ бүрийн хэмжээний киноноос хойш үйл явдал маань энэхүү HBO-гийн цорл болон гарч ирж байгаа. We convinced ourselves that they were gone, but they were just hibernating. За энэ Watchmen-ийн комик бол дэлхийн шилдэг 100 комикийн тоонд бол зөөсөр ордог. Комик дээр гардаг үйл явдал нь юу вэ гэхээр 1980-ад оны үйл явдлыг харуулж байгаа. За тийм нь бол Вьетнамын дайн, Цөмийн дайн гэх юм уу, иймэрхүү зүйл нэлээд гардаг. Who am I? If I knew the answer to that, I wouldn't be wearing a mask. There are people who believe that this world is fair and good. Watchmen цуврал маань анх 2019 оны 10 сард шууд дамжуулалтаар HBO-гоор цацагдсан. За тухайн үедээ бол энэ цувралыг бол 1.6 сая хүн үзсэн гэж HBO мэдээлж ирсэн. За энэ нь яаж яана гэхээр Game of Thrones-ыг тооцохгүйгээр HBO-гийн нэлээд өндөр үзэлттэй цувралд орд юм байна. Хамгийн сүүлд Big Little Lies гэдэг энэ цуврал бол ийм өндөр үзэлт авчирч ирсэн байна. Үүнээс хойш томоохон амжилтыг авчирсан цувралаа гэж HBO-ийн Watchmen-ийн талаар бол дурдж ирсэн. За дээр нь найруулагч маань хэлжсэн яг анхны тэр комик зохиолоос бол яг хуулбарлаагүй зохиолын нэлийн өөрөөр өөрчилж баатруудыг нь шинжилсэн буюу ремикс хийсэн бүтээлээ гэж тэрээр тайлбарлаж байсан. За ингээд та бүхэнд энэ Watchmen цуврал маань хэрхэн үүссэн, за улбалаад комик маань хэрхэн бүтсэн талаараа жоохон дурдсан. 1940-од онд Америкийн нийгэмд за дэг журам алдагдаад гинт хэрэг алгач юм уу ийм зүйл маш ихээр гарч ирсэн. За тийм учраас цагдаагийнхан хууль хүчнийхэнтэй нийлээд сайн дурынхан гарч ирсэн. Эдгээр хүмүүс хэв журмыг сахиулахын тулд өөрсдийн гэсэн маскыг өмссөн байна. Ингэснээр үүнээс улбалан энэхүү комик маань анх бичигдэж зурагдаж бий болсон байна. За ингээд та бүхэнд цувралын үйл явдлыг маш товчхоноор тайлбарлая. Анх комик бүтснээс хойш 34 жилийн дараа энэхүү цуврал маань гарч байгаа. Жил он тооллын хувьд гэсэн үг. Are we safe, Angela? Someone's trying to start a war. We're in trouble. Watchmen. За ингээд киноны үйл явдал маань 2019 онд болж байгаагаар хардгаа. Оклахома мужийн Тулса хотод энэ үйл явдал өрнөдөг. Юу болж байна гэхээр 7-р Quarley эмх юм террорист байгууллагад хууль хүчнийхэн болон цагдаагийн эсрэг дайн зарладгаар кино эхэлж байгаамаа. За тэгээд яг энэ үйл явдлаас арай өмнөхөн буюу 2016 онд бас нэг үйл явдал гардаг. Энэ юу вэ гэхээр Цус сарын баярын орой энэхүү 7-р Quarley эмх террорист байгууллага маань 40 цагдаагийн албан хаагчийн гэрлүү дайран довтолдгоо. Тэгээд энэ үйл явдлаас цагдаагийн газрын дарга хийгээд нэгэн эмэгтэй цагдаа гэсэн 2 хүн ам үлддэг. За энэ үйл явдлыг бол цагаан шөнө гэж тухайн зохиол кинон дээр нэрлэдэг юм билээ. Тэгээд энэ үйл явдлаас хойш үргэлжлүүлэн бүхий л цагдаа нар нь бүгд маск зүйдэг. За та бүхэн дүрсэн дээрээс харж байгаа энэ цагдаа нар ийм шар өнгийн маск зүүсэн байна. Бүгд ийм масктай байгаа. Ганцхан цагдаач гэхгүй эсрэг талын дөрүүд маань бүгд маск зүүснээр гардаг. Маск яагаад зүүж байна гэхээр тухайн хүн маань нэр, ус, нүүр, царай, албан тушаал энэ бүгдийг халахалж чадсанаар өөрсдийгөө амийг аврах боломжтой гэдгээр энэ киноны үйл явдал маань өрнөд юм байна. Ergo, the mask. It hides the pain. I wear the mask to protect myself. Right. From the pain. Soon thou shalt save us, and we will whisper. We convinced ourselves that they were gone, but they were just hibernating. They came for everybody. All please. За ихэнх супер баатартай кинодэр бол дэлхийгээ хамгаалаад харийн амттай тулдаг бол Watchmen-ийн зурлаас бол та ерөөсөө тийм болж харахгүй. Энэ бол анги болгоны маш сонирхолтой өгөөд өмнөх анги дээр гарсан зүйлийг дараагийн ангитай холбож өгдөг. Одоо Pendeline ч юм уу иймэрхүү зүйлүүд маш ихээр гарч ирдэг. Тэгээд дугаар болгоны төгсгөл дээр нэмэлт ишлэл түүх намтрыг найруулагчийн шийдлэр гоёор оруулж өгснөөр энэ бол үнэхээр үзүүштэй мэдлэг болохоор цуврал байдаг юм байна. Are we safe, Angela? Each place we go. There's a vast and insidious conspiracy. Have I told you about it?
your head would explode. За та бүхэнд дүрснээс цувралын гол дүр эмэгтэй жүжигчин Regina King-ийг харж байна. Тэр энэ киноны Watchmen-ийн дүрийг бүтээж байгаа. За ингээд цувралыг үзэхээс өмнө та бүхэн зайлшгүй мэдэх нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр энэ кинонд гарч байгаа үйл явдал бол бодит амьдралаас сэтүүлсэн. Яасан гэхээр 1921 онд яг энэ Tulsa хотод иймэрхүү үйл явдал болж тэр нь яаж нэхэр цагаан арьснууд хар арьснуудын амьдардаг тэр суурин руу дайрсан юм байна. Ингэс тэр нэг бижил иргэний дайнах юм үүсчлээ тухайн үедээ л нийтдээ бол тухайн үйл явдлаас 36 хүн амнасаа ирсдэж 800 хүн эмнэлэг төрөгдөж 6000 хүн орон гэргүй болсон ийм томоохон үйл явдал болжээ. За тэгээд үүнийг бол одоо энэ Watchmen кино цуврал дээр бол яг шингээж өгснийг та бүхэн киног үзснээр хаалж харнаа. Энэхүү киног үзснээр та расизм буюу найр сонгоор ялгарлан гадуурх үзэл ямар аюултай болохыг маш сайн ойлгож авах бол. За хэрвээ та энэхүү цувралыг үзэж амжаагүй бол Sky Media Sky Go-гийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Өсвөр үеийнхний нууцлаг ертөнц Euphoria. Эзэгтэй нарын далд амьдрал Big Little Lies. Өндөрлөлтний бүтээсэн робот ертөнц Westworld. Бүх цаг үеийн шилдэг цуврал Game of Thrones. Супер баатруудын цоо шин дулаан Watchmen. HBO-ийн шилдэг цувралууд. Үндсэн 4 сувгийг багтаасан HBO багц Sky Go-д шинээр нэмэгдлээ.